За сайн бацгаана уу? Манай тодорч хүүхдийн өсөлтийн эмнэлэгт иддэг өсөлтийн 100 онцлогооны талаар мэдээлэл хүргэе. За эхлээд хүүхдэд өсөлтийн эхний онцлогоо хийгээд хүүхдийн өсөлт болоод биеийн бүтцийн талаар мэдээлэл авсны дараа өсөлтийн мөрийн дээр нь тулгуурлаж өсөлтийн 100 онцлогоо хийх үгүй юу гэдгийг зөвлөлөж шийддэг онцлогоо байгаа. За энэ онцлогон дээр юу гарч ирэх вэ гэхээр энэ хүүхдийн одоогийн өндөр болоод жин гарч ирнэ. За аавын өндөр, ээжийн өндрөөр энэ хүүхэд цаашид хэдэн сантиметр өндөр болохоор боломжтой байна вэ гэдгийг тодорхойлдог зорилттой өндөр гарч ирнэ. За үеийнх нь 1 оны 1 сар төрсэн хүүхдүүдтэй харьцуулахад өсөлтийн хувьд ямар байна вэ гэдгийг нь тодорхойлдог өсөлтийн мөрөө гарч ирнэ. За энэ хүүхдийн ясны нас ясны бүтцээс хамаарат энэ хүүхдийн яс ер нь хэдэн настай байна вэ гэдгийг гарч ирдэг. За өсөлтийн оноо гарч ирнэ. Өсөлтийн оноо нь энэ хүүхдийн өсөлт хэдэн хувьтай явагдаж байна. Цаашид энэ хувь дээр тулгуурлаад хэр зэрэг өсөх боломжтой байна вэ гэдгийг мэдээлэл өгөх зориулагдсан өсөлтийн оноо гарч ирнэ. За энэ хүүхдийн эцсийн өндөр гарч ирнэ. Энэ хүүхэд өсөлтийн оноо нь зогсоод өсөлтөнд 100% явагдахад энэ хүүхдийн ясны байдлаар хэдэн сантиметр өндөр болох боломжтой байна вэ гэдгийг тодорхойлдог. За тэрнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд энэ шинжилгээ хийсний нэг давуу тал нь энэ хүүхдийн өсөлтийн зон нээлттэй байна уугүй юу? Өсөлтийн зон хаалттай байна уу? Хэрвээ нээлттэй байгаа тохиолдолд хэдэн жилийн хугацаанд өсөх боломжтой юм. Энийг нь одоо яаж дэмжиж дээш нь нэмэгдүүлэх юм. За өсөлтийн зон хаалттай байгаа тохиолдолд ер нь хэдэн настад энэ хүүхдийн өсөлт хаагдчих ба гэдэг талаар мэдээлэл өгдөг онцлогоо байгаа. За одоо тэр өсөлтийн эхний онцлогоноос хамаарахгүйгээр ер нь одоо үеийнхэн дундаа хэвийн байгаа хүүхдүүд цаашид ер нь хэр зэрэг өндөртэй болох вэ гэдгийг нь мэдэх зорилгоор ч гэсэн энэ онцлогоог одоо хийж болдог шинжилгээ байгаамаа.